Hi, IDP IELTS in Mongolia байна. IELTS-ийн шалгалтандаа хэрхэн бүртгүүлэх вэ? Заавар бичлэг явж байна. За Facebook дээр IDP IELTS in Mongolia гэж хайгаад манай пост болгоны доор бүртгүүлэх холбоос явж байгаа. Энэ линкээ одоо зааж байна. За ингээд орж болж байна. Эсвэл Google дээр IDP IELTS Mongolia гэд type хийгээд хайнгууд манай бүртгүүлийн линк маань хамгийн дээр нь гарч ирж байгаа. За ингээд ийшээ хоёр янзаар орж иж болж байна. Өөр аргууд байгаа. Гэхдээ хамгийн хүмүүст ойр аргууд нэгдгээр нь байгаа. За ийшээ ингээд дараад ороод үзье. Тэнгүүд IDP case Монголд зөвхөн албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа нь манайх байгаа учраас манай дээр дараад одоо хэдүүлээ шалгалтын төрлөө сонгоно. За тэгээ компьютер дээр явж байгаа. Компьютераа сонголоо. За хэднээс хэдний хооронд боломжит өдрүүдийг нь хайцгаая гээд 6 сарын 1-ээс 3-наас 6 сарын 30 гээд өглөөний цагийг сонгонгууд надад 12 илэрч гарч ирж байгаа. За аль нэг өдрийг нь сонгоод авъя. За хариу нь болохоор 1-5 хоногийн дотор гардыг байна. Компьютер дээр юм байна. 841 юм байна гэд ингээ харуулчихж байгаа. За унших, сонсох, бичих шалгалтууд нь өглөө 10 цагаас за харин ярих нь болохоор 2 цагаас байна гэд харуулж байна. За одоо хэдүүлээ өөрсдийнхөө профайлыг үсгэж эхэлнэ. Имэйл хаягаа орууллаа. Пассвортаа үсгэнэ. Одоо хувийн мэдээллүүд орж ирнэ. Энэ дээр хэдүүлээ монголоор ерөөсөө бичихгүй, англи үсгүүдээр дандаа бичнэ. Тэр family name гэдэг байгаа маань хэдүүлээ нэг ургийн овог гэж байдаг. Тэдрийгээ зарим хүүхдүүд маань бичээд байгаа. Тэн дээр бол зөвхөн овогддаг одоо эцэг овогддог хүнийхээ л нэрийг бичих юм шүү за. За одоо би ингээ 2015 оны хүүхэд буюу одоо 10 настай хүүхдийн профайл үүсгэж байгаа. Энэ нөхцөлд яадаг вэ гэхээр харгалзагч, албан ёсны харгалзагч аав, ээж, эцэг эхийнхээ зөвшөөрлийн бичгийг шалгалтын өдөр авчирдаг. Энэ одоо consent form гэдээ байгаа. За тэр улаан дээр ерөөхдөө харагдаж байна. Та ингээд 18 нас хүрээгүй байгаа юм байна. Энэ хөө бичгийг хэвлээд ээж аавынхаа гар хэсэгтээ шалгалтын өдөр авчираарай гэдэг сануулсан бичиг байна. За одоо бичиг баримт руу оронгууд манайх иргэний үнэлэх болон пассворт түлхэн зөвшөөрж байгаа. За аль нэгийг нь сонгоод тэгээд номерыг нь оруулж байгаа. За улсаа сонгоцсон. Тэгээд одоо хүчинтэй хугацааг нь оруулж байна. За энэ бичиг баримтаа хаанаас авсан бэ гэд иргэний ерөнхий бүртгэлийн газар гэд бичиж байна. За тэгээд энэ бичиг баримтаа шалгалтын өдөр хэрэгэлдэг байгаа шүү. Өөр бичиг баримтыг хүлээн зөвшөөрөхгүй яг энэ оруулсныгаа л авчирна. За тэгэнгүүт одоо ингэ харагдаж байна. Одоо би өөрийнхөө имэйл хаягийг ашигласан учраас энэ хэсгийг нь даарсан. Таад бол бүтнээр нь харагдана. За ингээ бүх мэдээлэлээ шалгаад үг үсгийн алдаа байна уу гэдгийг шалгаад шалгалтын өдрөө шалгаад цаашаа явнаа. За ингээ 841 мянган юм байна. Зөвшөөрлөө цаашаа төлбөр төлөлт рүү орё гэдэг явж байна. За манайх одоо хоёр төрлөөр төлбөрөө авч байгаа. Бэлэн мөнгө болон банкны гүйлгээгээр авч байгаа. За манай дээр бэлэн мөнгөө бариад ирж болдог. Эсвэл банкны гүйлгээгээр явуулж болж байгаа. Тэнгүүд имэйл хүрээд ирнэ. Имэйл дээрээ дарж ороод тестийн өдөр харагдаж байна. За тэгэнгүүтээ яаж төлбөрөө явуулах вэ гэдгээр дараад харангууд бэлэн мөнгөөр эсвэл дансны гүйлгээгээр гэж байгаа. За аль аль нь болно. Тэгээд дансны гүйлгээгээр дараад үзэнгүүд хас банкны career aid гэдэг аккаунт нэм нь тийм байна. За IBAN дугаартай, кодтойгоо дансны дугаартайгаа байгаа. Утга дээр нь шалгалт өгч байгаа хүн маань өөрийнхөө бүтэн нэр авгаа утасны дугаараа бичнэ. Шалгалт өгөхийнхөө өмнө 5 хоногийн дотор төлсөн байх ёстой. За би чинь нөгөө нэг 10 настай хүүхдээр явж байгаа штэ. Тэнгүүд ийм аав ээжийн болон харгалзагч, хууль ёсны харгалздаг хүнийхээ зөвшөөрлийн бичиг буюу consent form бүглэх ёстой. За энийг татаж аваад эхний хэсэгт нь болохоор харгалзагчийнхаа нэр, утасны дугаар шалгалтанд явуулахад зөвшөөрж гинэ гэж гарын үсгийн зурвалаас үлд нь өөрийнхөөгөө бүглэнэ. Тэгээ энэ цаасаа хевлээд шалгалт өгөх өдрөө авчрах юм байна.